Оройн төргийн хэмжигчтэй ам нээвэл зочны ярилцлага эхэлж байна. Энэ удаагийн зочноор бид Монгол банкны ерөнхийлөгч Баяр Сайхантай уулзаж ярилцж байна. Тэгэхээр цаг наргүй ажлынхаа дундуур бидэнд ярилцлага өгөх зөвшөөрсөн танд баярлалаа. Тэгэхээр шинэ оны ажлын эхний өдөр одоо Монгол улсын сан хөмөргийг барьж байдаг энэ Төв банкны ерөнхийлөгчтэй уулзна гэж их бэлэгшээж байна л да. Тэгэхээр энэ ондоо ер нь Монгол улс ер нь хэр зэрэг бас ашиг орлоготой байж чадах нь вэ? Ерөнхий төлөв байдал ер нь ямар шугам байна? За юуны өмнө шинэ оны эхэнд уулзаж байгаад баяртай байна. Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэж ажил үйлс өдрөг сайн сайхан байхын өрөөлийг өргөн дэвшүүлье. За 17 он бол эхэлж байгаа. За нуугаад байх юу байх вэ? Ер нь бол амаргүй жил эхэлж байна. Тэ. Монгол улсын гадаад үр төлбөр бол нэлээд өндөр байгаа. Бид энэ онд хөгжлийн банкны үр зээл төлбөрийг төлнө. За Чингис бондын төлбөрийг төлнө. За дээр нь бас Хятадын ардын банктай байгуулсан swap-ийн гэрээг одоо хугацаа бас дуусж байгаа. Гэхдээ амаргүй жилийг бид бол даван туулан гэдэгтээ бол итгэлтэй байна. Маш сайн ажиллах хэрэгтэй. Дангаараа давж туулахад бол жаахан хэцүү. Тийм учраас бид олон улсын банк санхүүгийн байгууллагуудын дэмжлэг аавна гэж тооцоолж байна. Ингээд 17 оныг бид бол амжилтаа даван туулна гэдэгтээ бол итгэлтэй байна. 18 оноос бол Монгол орны эдийн засаг цаашдынхаа өсөлт хөгжилтийнхаа замд орно гэж ингэж харж ажиллаж байна. Цаашдаа энэ 2017 онд нийтдээ 6.6 их найт өргөний үр зээлийг барагдуулна гэсэн ийм тооцоо гарч байгаа ш. Тэгэхээр энэний бол 3.1-д ларэ гэж хүсэж байгаа юм да гэж байрлаа. Бас тийм биш ээ. Талд нь ч юм уу 50% бас тийм биш. Тэр нөгөө таны хэлсэн энэ тоон дотор дотоодын үр зээл төлбөр бас орцсон явж байгаа юм. Тэгэхээр дотоод гэхээр хувийн хвшлийнх нь юу? Дотоод гэхэлэр чин засгийн газраас бас засгийн газар өрийн бичиг гаргаад авчихсан байгаа шүү дээ. Тэгээд дотоодын бондууд. Тэрэн дээр бол бид нар хугацааг нь сунгаж болно тий. Дахин одоо бүтцийн өөрчлөлтийн баг хүүтэй болгож одоо хойшлуулна. Тийм учраас энэ дээр бол санаа зовлт зовх зүйл бол миний хувьд харцсангүй бага байна. Ер нь бол Монгол улсын засгийн газар өөрөө бас мөнгө босгоно. Бид нар чинь дандаа бусдаас авна гэж суугаад байдаг хүмүүс биш. Бид бас өөрсдөө одоо олон улсын зах зээл дээр гарч тодорхой хэмжээний мөнгө босгоно гэж тооцоолж байгаа. Ингэхийн тулд энэ олон улсын валютын сантаа бол тодорхой хэмжээний тогтолцоонд хүрэх явдал бидний хувьд бол чухал байна. Тийм учраас 1-р сарын сүүл, 2-р сарын эхээр сангийн яам Монгол банкны хамтарсан ажлын хэсэг гарч олон улсын санхүүгийн зах зээл дээрээс мөнгө босгох тухайлбал бид 1-ээс 1.5 тэрбум одоо Америк долларын хөрөнгө мөнгийг бас босгоно гэсэн төлөвлөгөө бидэнд байна. Тэгэхээр 1.5 тэрбум долларыг гадаад зах зээлээс бонд босгож олох юм байна гэж ойлгож байна. Тэгэхдээ Монгол улсын зээлжих зэрэглэл сүүлийн үед бас эрс буураад бараг C1 рүү орцсон гэж би сонссон. Тэгэхээр ийм нөхцөлд нөгөө нэг гадныхан чинь одоо манай бондыг худалдаж авах уу? Авна, авалгүй яах вэ? Монгол улс бол одоо бусад улс оронтой харьцуулахад бол дэлхийд даяар мэдж байгаа. Энэ бол баян улс. Газрынхаа хөрсөн дор асар их баялагтай. Одоогийн энэ болж байгаа энэ эдийн засгийн хүндрэл бол төр зурих. 2017 оноос бол энэ дэлхийн санхүү эдийн засгийн нөхцөл байдал бол нэлээд өөрчлөгдөх юм шиг байна. Сайжрах замдаа орох юм шиг байна. Манай одоо гол түүхийн эдийн үн бас өсөд эхэлчлээ. Тухайлбал алт, зэс, нүүрс. Тийм учраас бид бол энэ хүндрэлийг 17 онд даван туулж чадна гэдгийг бол гадна талдаа бас мэдж байгаа. Бидэнд итгэж байгаа. За яг хуу гадныхан Монголын одоо засгийн газрын бондыг худалдаж авлаа гэж бодъё. Гэхдээ одоо бондын хүү бол бас их өндөр байгаа шүү дээ. Өнгөрсөн сүүлийн 3 жилд гаргасан одоо бондын хүүнүүд бол 6-аас 11% хүүтэй гарч ирсэн. Энэ бол бас их өндөр шүү дээ. Тэгэхээр одоо ийм өндөр хүүтэй одоо зээл аваад эргээд бид нэр өрийн дарамт улан нэмэгдээд ах юм биш үү? За гэхдээ нэгэн тодоо урд нь тэр 2011 онд гаргасан тэр 5 жилийн хугацаанд бондын хугацаа бол дуусч байна. Тэгэхээр бид бол бондын төлбөрийг дахин бонд гаргаж одоо санхүүжүүлэх ийм замаар одоо явах нь зүйтэй гэж үзэж байна. Тэгээд манай одоо гол экспортын гол түүхийн эдийн үн өсөх үед бол бид авсан үр зээл төлбөрөө төлөх нь бол нэгт хүндрэл бол болохгүй гэж бид харж байна л да. Олон улсын шинжээчдийн зүгээс одоо Монгол улсад хэрвээ одоо шинээр зээл олдохгүй бол одоо баг хавар гэхэд Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй гэсэн ийм дүгнэлтийг бас зарим шинжээчид өгөөд юм л та. Тэгэхээр энэ бол нөгөө олон улсын нэр томьёогоор дефолт гэж нэм ээ. Бид бол дефолт дампуурлж дефолт одоо дампуурл биш. Эн чинь авсан өөрөө төлж чадахгүй болохыг хэлж байгаа дефолт гэж. Тэгэхээр бид бол ийм зам руу явахгүй.
Явахгүй. Энэ бол миний хатуу байр суурь. Та итгэлтэй байна. Би итгэлтэй байна. Ягаад гэвэл хэрвээ бид 3 дугаар сард одоо хөгжлийн банкныхаа гаргасан бондын үр зээл төлбөрийг төлж чадахгүй болох юм бол дэлхийд анх удаага Монгол улс анх удаага гаргасан бондоо төлж чадахгүй улс гэдэг нэрийг хүлээн. Энэ бол манай анхны бонд байхгүй юу? Олон улсын санхүүгийн зах зээл дээр гаргасан. Нөгөө нэг Чингис бонд ч юм биш юм уу? За Чингис бонд бол дараа нь. Эхлээд хөгжлийн банкны бонд. Тийм учраас бид ийм замаар явж болохгүй. Хэрвээ бид одоо ийм үр зээл төлбөрөө төлж чадахгүй дефолтын байдалд орох юм бол Монгол улсад бол цаашид итгэж хөрөнгө оруулах ийм одоо гадны хөрөнгө оруулагч цөөрнө. Нэг ёсондоо грекийн араас орох юм биш үү гэж болгоомжлоод байна. Тэгээд энэ бол Монгол улсын хөгжлийг маш тодорхойгүй байдалд бол миний харж байгаагаар нэг 5-аас 7 за магадгүй 10 жилд оруулна. Тэгэхээр бид Монгол улсаа ийм замд оруулж болохгүй. 580 сая доллар хүүтэйгээ нийлээд 600 сая доллар гэдэг бол нэг их мөнгө бас чиг биш. Энэ олон улсын одоо санхүүгийн зах зээлийн хэмжээгээр аваад үсэх юм бол тийм ээ. Тэр энийг бид түлхэлж өссөн шүү дээ. Тэрэн дээр очиод чадсангүйгээ суужиж ерөөсөө болохгүй. Энэ бол Монгол улсын хувьд бол маш чухал асуудал. Тэгэхээр яаж төлөх вэ? Орлогоосоо давсан одоо үр төлөх гээд байгаа ш. Тэгэхээр өөрийг өөрөөр дарна гэдэг одоо сангийн сайд мэдэгдээд байгаа. Тэгэхээр өөр гарц байхгүй юу? Тэгээд манай энэ нөхцөл байдлыг нь олон улсын банк санхүүгийн байгууллагууд олон улс орнууд ойлгож байна. Тэгээд бид нар туслая гэж байна. Тэр чинь урт хугацаатай хөнгөлтөө хүүтэй зээл үгүй гэж байна тийм ээ. Тэгэхээр бид бол энийг даван туулж чадна. Хятадаас бас одоо жилийн 2% хүүтэй 4 тэрбум доллар зээлний гэсэн асуудал эргэж байгаа таг болцсон. Энэ нөгөө Далай ламын айлчтай холбоотойгоор Хятад бас иймэрхүү эсэргүүцэл илэрхийлж яж магадгүй. Гэхдээ ийм одоо зээл авал Монголын төсөвт одоо дараа жилүүдэд ер нь илүү дарамт болох юм биш үзээ. Магадгүй томоохон барьцаанд орох юм биш үзээ гэсэн бас болгоомжлол байна л да. Хятадтай бол тодорхой хэмжээний хөтөлбөрүүд төслүүд бол ярьж байгаа. Гэхдээ энэ бол төсөвт олгодог зээл биш ээ. Энэ бол нөгөө Монгол улсад хэрэгжүүлэх томоохон хөтөлбөрийн зээлүүд. Одоо жишээлбэл төмөр зам 50-аач гэдэг юм уу, 5 толгойн уурхайг ашиглалтанд оруулна гэдэг ч юм уу, эсвэл одоо 5 толгой томоохон хэмжээний цахилгаан станц барьж байгуулна гэдэг юм уу, ийм том хөтөлбөрийн зээлүүдийн асуудал тэнд давхар яригдж байгаа. Хятадтай бас swap хилцэл хийгээд одоо хугацаанд дууслаа гэж байна. Тэгэхээр одоо бас Оростой бас ийм swap хилцэл хийх асуудлыг бас танай төв банк судалж байгаа гэж би ойлгосон тийм үү? Та бас саяхан Оросод ажиллаад ирсэн байх. Ямар үр дүнтэй байсан бэ? Би Оросод ажиллаагүй, манай тэргүүн дэд ерөнхийлөгч ажиллаад. Ерөнхийдөө одоо Монгол банкны ерөнхийлөгчийг Оросын холбооны улсад айлчлуулах чиглэлээр бид ажиллаж байна. За бидний зорилго бол Оросын холбооны улстай бас swap хилцэл байгуулах гэж үзэж байгаа. За яагаад гэвэл Оросын холбооны улсад манай улсын иргэд визгүй зорчдог болсон. За үүнтэй холбоотойгоор хоёр орны харилцаа бол маш их идэвхжиж байна. За надад байгаа мэдээллээр өдөр бүр 500 одоо машин Оросын холбооны улс руу өдөр бүр нэвтэрч байгаа. За нэг ирэг нь дунджаар одоо худалдаа арилжаа 8 хийхин тулд $1000 карманда хийгээд аваад гардаг юм аа гэж тооцоход энэ бол $2 сая өдөр болгоно. Одоо одоо нэвтэрч гарч байна л да Оросын холбоо. Зөвхөн Оросын холбооны улс. Тэгээд бид Оросын холбооны улсын төв банкнд бол асуудал тавьж байгаа. Танай улсын иргэд рубльтэйгээ Монгол улсад ирэг. Манай улсын иргэд төгрөгтэйгээ Оросын холбооны улсад очив. Ингээд хоёр арилжааны банкыг сонгочих. Оросын холбооны улсын аль нэг арилжааны банк бол манай төгрөгийг аваад рубль өгдөг байг. Манай аль нэг арилжааны банк Оросын иргэдийн рублийг аваад төгрөг өгдөг байг. Тэгэхээр төгрөг рублийн swap хийх асуудлыг судалж үзье гэсэн санал бид тавьчихад байж байна. Тэгээд энийг ерөнхийдөө хоёр банкны одоо ерөнхийлөгч нарын төвшөнд ярих. Тэгээд засгийн газрын дэмжлэг авах ийм л хэрэгтэй болох юм шиг байна. Тэгээд энэ чиглэлээр бид ажиллаж байгаа. Оросын хэвлэлд одоо Монголын талаас $1.5 сая билүү $1.5 тэрбум зээл хүсэл тавьсан боловч Оросууд одоо татгалцсан хариу өгсөн гэсэн ийм мэдээлэл гарсан байсан. Би буруу ойлгоогүй болов. Яг нь манай засгийн газраас бол бид ийм хүсэл тавьсан. За нэг их татгалцсан ч гэж одоо хэлэхэд би бол хэлж чадахгүй. Ягаад тэгэхээр хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлье. Тэр чинь тэрнийгээ тодорхой болгоё л гэж ярьсан байл. Тийм учраас бид Оросын холбооны улс одоо хөрш орнууд
Оросын холбооны улстай хамтарч хэрэгжүүлэх маш олон ажил байгаа. Маш тодорхой төслүүдийг бид одоо хамтарч гаргах ёстой. Тэр нөхцөлд бол санхүүжилтийн их усүр олдно, гарч ирнэ. Жил бүр л одоо улсын хурал дээр төсөн мөнгөний бодлогыг ярихаар засгийн газар Монгол банк хоёр нэг бол хоёр тийшээ хараа суучдаг. Нэг бол хоёулаа ингээ хоорондоо хувилдаад ингээд асуудлыг бас зөв шийдэж чадахгүй байна гэсэн ийм шүүмжлэл бас гараад идэх л да. Яг одоо таны одоо ажлаа аваад баримталж байгаа бодлого засгийн газартайгаа уялдаж чадж байгаа юу? Эсвэл одоо тэрсэлдэж байгаа юу? За миний байр суурь бол Төв банкны одоо хараат бус байдал гэж байна. Тийм учраас бол Төв банк өөрийнхөө хараат бус байдлаа хадгалах ёстой, бие даасан мөнгөний бодлого бол явуулах ёстой. Гэхдээ Төв банкнаас явуулж байгаа тэр мөнгөний бодлого засгийн газрын санхүүгийн бодлоготой очиж уялдах ёстой. Би бол энэ шинээр одоо байгуулагдсан засгийн газартаа ерөнхийдөө Монгол банк энэ чиглэлээр нэлээд хил ямаа ололцож хамтарч ажиллаж чадж байна гэж үзэж байгаа. Гэхдээ бид өөрсдийнхөө одоо хараат бус байдлаа давхар одоо хадгалж явах болно. Хараат бус байдлаа хадгална гэдэг бол зарим талдаа бол мэдээж засгийн газартаа зөрчилдөг санал нийлэхгүй байх асуудал зөндөл гарч ирж байгаа байх. За миний ойлгосноор бол тэр ипотекийн зээлийн их үүсвэрийг танаа Төв банк руу шилжүүлсэн асуудал бас Төв банк бол нэлээд дурамчхан хүлээж авсан байх гэж би ойлгосон шүү дээ. За ипотекийн хөтөлбөрийг бол анх Төв банкнаас санхүүжүүлж эхэлсэн юм байна лээ. Тэгээд 2013 онд байсан баг ирээдүйн тэтгэврийн нөөц сан гэж засгийн газар дээр байгуулад тийш нь одоо санхүүжилтийг шилжүүлсэн. Гэхдээ л одоо санхүүжилтийн их усүр Монгол банкнаас гарсан хэвээрэл яваад байсан. Тэгээ 2000 энэ саяны 16 оны төсвийн тодтгол хийхдээ цаашдаа ирээдүйн тэтгэврийн нөөц сангаар одоо ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлж явахад бид бол одоо дийлэхгүй юм байна. Засгийн газрын төлөх үр зээл төлбөрийн хэмжээнээс хэтэрсэн. Тийм учраас буцааж Монгол улсын Төв банк энэ асуудал аваа гэж бид нар шилжүүлсэн байгаа. Яг хоо тэрнийг бид хүлээж авснаас хойш нийтдээ нэг 200 орчим тэрбум төгрөгийн одоо санхүүжилтийг гаргаад явж байгаа. За нөгөө талаар бид засгийн газрын нөхцөл байдлыг бас ойлгож байна. Урд нь Монгол банкнаас 3.8 их 80 төгрөгийн санхүүжилтийг ипотекийн төслийг дэмжиж гаргасан байгаа юм. Энэ бол нийт Монголын эдийн засагт одоо гаргаж Монголын Төв банкнаас Монгол банкнаас гаргасан нийт санхүүжилтийн бараг тал хувьтай тэнцэж байгаа. Тэгэхээр энэ санхүүжилт одоо мөнгө хэвлээд гаргасан гэж би ойлгоод байгаа шүү дээ юу? За ерөнхийдөө бол энэ шинээр одоо энэ чинь төсвийн мөнгөөр хийгдээгүй Монгол банкнаас явчихсан тусгай хөтөлбөр шүү дээ. Тийм учраас ингээд 3.8 их 80-ыг гаргачихсан. За Монгол банк бол одоо бид нар шинэ бодлого гаргаж эхэлсэн. Тэр юу гэхээр 3.8-ыг бид нар бол нэмэхгүй. 3.8 бол тогтмол хадгалагдана. Гэхдээ 3.8 чинь нөгөө иргэн төлөлтөөрөө тэр чинь буцааж ингээд төлөгдөж явах хэрэгтэй шүү дээ. Тэр чинь Төв банкнаас 4% хүүтэй гарч байгаа. Тэр 4% хүү чинь буцааж Төв банкн дээр орж ирж явах хэрэгтэй. Иргэн төлөлтөөрөө сар бүр 35-аас 40 тэрбум төгрөг орж ирж байгаа. Буцаан төлөлтөөр. Тэгээд тэр орж ирсэн мөнгийг нь буцаад ипотекийн зээлийн хөтөлбөрийн их усүр болгоод бид гаргаад байгаа. Тэгээд энийг би бол маш одоо боломжийн хувилбарыг оллоо гэж үзэж байгаа. Тэгэхээр би зүгээр Монгол банкнд яагаад одоо мөнгө олох даалгавар өгчөө гэж бас гайхаад байгаа байхгүй. Монгол банк бол мөнгө олох мөнгөний эрэлт гаргахтаа биш. Ерөнхийдөө бодлого зөв зохицуулж явах хэрэгтэй юм шүү зах зээлийг. Тэгтэл одоо арай л эн чинь бас хүнд даалгавар давхар ачаа болчих юм шүү гэж би харлаа л да. Тэгээ ерөнхийдөө бол ипотекийн хөтөлбөр бол энэ бол альва улс оронд засгийн газраас санхүүжүүлдэг засгийн газрын хөтөлбөр байдаг. Харин тийм л юм байна. Гэхдээ бид нар шинэ мөнгийг хэвлэх замаар эдийн засагт мөнгө шинээр нийлүүлэх замаар биш иргэн төлөлтөөр нь буцаад санхүүжүүлээд байгаа учраас энэ ерөнхийдөө зөв механизм гэж харж байгаа. Гэхдээ удаан ингэж явж болохгүй л дээ. Энэ бол ерөн засгийн газар бол энэ төслөх хөтөлбөрийг буцаа санхүүжилтээ буцааж авах ёстой байгаа. 2017 онд төрөөс мөнгөний талаар баримтлах бодлого дотор инфляцийг 8% барих уу 6% барих уу гэж баахан маргаж агаад танай Монгол банкны саналаар 8% барина гэд амлалт өгсөн. Энэ амлалт биелэх магадaltaй юу? Биелэх ёстой. Ягаад гэвэл одоо Монголын эдийн засаг чинь нөгөө дефляц яваад эхэлчихлээ шүү дээ. Инфляц биш дефляц гэдэг юмны үн ханш буурч байна. Гэхдээ буурч байна. Энэ дефляц чинь сүүлийн хэдэн жил ер нь огт үзэгдээгүй
ийм үзэгдэл гэж яриад байгаа тийм үү. Энэ бол эдийн засгийн өсөлтөнд бас давхар нөлөөлчихөж байгаа юу? Энэ бол их муу үзэгдэл. Муу үзэгдэл. Тийм учраас бид дефляцаас гарах тодорхой зохистой хэмжээний инфляцтай байх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тэгээд инфляцийн хэмжээг 2017 онд 8%-аас гэтрүүлэхгүй гэдэг бол бид эдийн засгийн өсөлтийнхаа тийм орон зайг тэлж өгч байгаа хэрэг. Засгийн газар бол 2017 онд эдийн засгийн өсөлтийг 3% барина гэсэн. Тэгэхээр энэ бодлоготой уялдуулж 8% болгож байгаа гэж ойлголоо. Тийм 3% бол том одоо зорилт, том зорилт. Том зорилтыг бид нар бас мөнгөнийхөө бодлогоор дэмжиж өгье. Тэрний тулд тодорхой эдийн засгийн өсөлтийн орон зайтай байх ёстой гэж үзэж байгаа хэрэг. Тэгэхээр одоо бол эдийн засгийн өсөлт баг хасах руу орсон байгаа юу? Тэгэхээр 3% хүрнэ гэдэг бол эндүү том зорилт. Хэрвээ энэ зорилт биелэхгүй бол нөгөө мөнгөний бодлого бас биелэхгүй байх магадaltaй тийм үү? Тэгээд энэ нэгэн тал одоо зорилт тавьж байгаа юм чинь зорилтоо хэрэгжүүлэхийн тулд газар сайгүй бид нар ажиллах ёстой болно. Тийм маш одоо зөв бодлого явуулах хэрэгтэй. Үйлдвэрлэгчтэй дэмжих хэрэгтэй байна. Гадаадын хөрөнгө оруулагчдыг урмын хуглаад хөөж явуулдаг биш тэднийг урьж авчирдаг болох Монголд одоо тодорхой бизнес үйлдвэрлэл эхлүүлэх экспортоо дэмжих маш их ажил байна доо. Тэгэхээр одоо долларын ханш сүүлийн үеийн байдлаар гэхэд 2500 бараг гарах гэж байна. Тэгэхээр энэ нөхцөлд ер нь одоо долларын ханшийг Монгол банк яагаад барьж чадахгүй байгаа юм бэ гэсэн буруудахсан шүүмжлэл та бүхэн лөө чиглэж байгаа. Тэгэхээр энэ та бол одоо хэдхэн хоногийн өмнө бид бол долларын ханшийг бол ажиглаж байна гэж хэлснээсээ болоод зарим одоо улс төрчдөд мэдээж шүүмжлүүлээд байгаа. Яг нь долларын ханшийг ажиглаж байна гэдэг бол манай Монгол банкнаас гаргасан мэдээлэл дээр гарсан үг л дээ. Гэхдээ тэр үед юунд нь ажиглаад байгаа юм бэ? Юма хийгээч гэдэг юм биш үү? Тийм ээ. Яг нь валютын ханш гэдэг бол одоо юугаар тодорхойлогддог вэ гэхлээр Монгол улсад байгаа валютын цэвэр нөөцөөр тодорхойлогддог. Валютын нөөц. Тэгээ надад бол өнөөдөр нэг тэрбум 200 орчим сая доллар байна л та. Тэгээ би их нэр хүндээ бодоод валютын ханшийг барих гэж байгаа нь энийгээд 7 хоног болгоно урдын адил 100 сая 200 саяар интервенц хийж эхлэх юм бол надад байгаа нөөц маш богино хугацаанд шахагдана. Тэгэхээр энэ мөнгө чинь миний мөнгө биш. Энэ чинь манай Монгол улсын мөнгө. Таны ч мөнгө. Энэ зураг авч байгаа энэ зураглаачдын ч мөнгө. Альва улс орн доор хаяж 3 сарын импорттой тэнцэх хэмжээний нөөцтэй байх хэрэгтэй гэдэг. Ийм одоо аргачлал байна. Тэгэхээр бид бол өнөөдөр 5.1 сар байна. Тэгэхээр ийм хэмжээний одоо нөөцтэй сууж байхгүй бол болохгүй. Энэ өвлийг бид нар давах хэрэгтэй. 3 дугаар сар төлөх тэр өр зээл төлбөр энэ асуудал цаана үлээгдэж байна. Тэгэхээр чи нөөцтэй байх хэрэгтэй шүү дээ. Би бол нөөцийг одоо хамгаалах зүйтэй гэсэн байр суурьтай байна. Та тэгвэл ягаад одоо анх ажиллаа аваад ерөөсө хэдхэн хоногийн дараа Монгол улс валютын нөөц нь бараг шахвагдаад дууссан, дансан улаацсан байна гэж зарласан юм бэ. Ингэж зарлснаас чинь болоод нөгөө валютын ченжүүд чинь огцон өсгцэн нэг ийм асуудал гарсан. Үүнээс болоод таныг бас жоохон болчингүй үг хэлчихвүү гэсэн шүүмжлэл гараад байгаа шүү дээ. Тэгэхээр би тэр хэлсэн үгээ бол болчингүй үг хэлсэн гэж ерөөсө бодохгүй байгаа. Ер нь ямар улс орн ямар байдалд орсон юм. Би ямар ажил хүлээж авсан бэ гэдгээ улсын хурлд хэлсэн. Түүнээс биш би Монголын олон нийтэд яг та бүхэнд ярилцлага өгч байгаа шиг телевизийн нэвтрүүлэгт ороод хэлээгүй. Гишүүдийн асуултанд хариулсан. Гишүүдийн асуултанд хариулсан. Тэр бол Монголын төрийн эрх барих дээд байгууллага. Төрийн эрх барих дээд байгууллагад намайг томилсон. Тэр газараа очиод эдийн засгийн нөхцөл байдал ийм байна гэдгийг л хэлсэн. Тийм л хэрэг. Албаар зарлаагүй байна л гэж хэлэх гээд байгаа юм. Ер нь тэгээд надаас асуусан би бол нөхцөл байдал бол ийм байна гэдгийг л бол хэлсэн. За хэлсэн ч бол зөв болсон. Яагаад тэгэхээр манай ард иргэд бол ямар улс орн ямар эдийн засгтай байна вэ гэдгээ бол мэдж явах хэрэгтэй. Хоёрдугаарт энэ бизнес хийх гэж байгаа хүмүүс эндээс маш том дохио авсан. Маш их хэмжээний одоо банкнаас зээл аваад төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн гээд явж байгаа улсууд чинь бодож эхэлж байгаа байхгүй. Улс орн ийм болцсон юм байна. Энэ нөхцөл би одоо яах ёстой вэ гэж. Их олон хүмүүс эрсдэлтэй алхам хийхээс та одоо биднийг сэрэмжлүүллээ, аварлаа гэж надад дараа нь олон хүмүүс хэлсэн шүү. Тэгэхээр энэ бол хэлэх ёстой зүйл. За тэгэхээр өөрөө мууд нэр зүгээд бусад хүмүүс тусалсан гэж хэлэх гээд байна. Би эн чинь тэгээд улс орн ийм байна гэдгийг бол хэлэх хэрэгтэй шүү. Нөгөө нэг зүйл бол миний хэлсэн тоо нууц тоо биш. Та нар Монгол банкны вебсайт руу ороод үз. Тэр тоо яг байж байгаа.
Одоо танд байгаа тэр бом 200 сая доллар чинь жинхэнэ одоо бодиттой хуримтлал биш. Энэ хятадаас авсан зээл гэж яриад байгаа. Тэгэхээр ч одоо эн чинь яг бодиттой нөөц биш. Зүгээр одоо хүнээс түр гуйж аваад нэг байлга хадгалж байгаа мөнгө юм биш үү? Харин би энийг л одоо их хурал дээр л хэлчихсэн. Ийм хэмжээний мөнгө бол байна. Гэхдээ одоо ингээд авсан үр зээл төлбөрөө хэрвээ төллөө гэж ботход бидэнд бол их усөр алга болчиход байна шүү гэдгийг л хэлж. Тэр төрийн эрх барихаар одоо ажилдаа орж байгаа шинэ гишүүд төрийн түшээдэд би тодорхой хэмжээний маш үнэтэй мэдээлэл өгсөн гэж өөрийгөө үзэж байгаа. Тэр чинь худлаа мэдээлэлээр яаж төр удирдах. Буруу мэдээлэлээр. Төр удирдах гэж байгаа хүн чинь бодиттой мэдээлэлтэй сууж байгаа хэрэгтэй. Тэрийг л би хэлсэн. Тэгэхээр та ярилцлагын эхэнд Төв банкны хараа тус байдлыг хадгалнаа гэж ярьж байгаа. Гэхдээ засгийн газраас юм уу их хурлаас тодорхой чиглэл өгөхөөр Төв банк биелүүлэхээс аргагүй юм байдалд ордог штеп. Нөгөө улс төрчдийн томоохон нөгөө популист амлалтыг дагаад Төв банк бас бодлогоо уйлдуулах шаардлагач гардаг байх. Тэгэхээр бие даасан байдлаа тэгээ яаж хадгалах гэдэг юм та тэгэхээр? Юуны өмнө бид Төв банкны тухай хуулинд өөрчлөлт оруулсан гэж үзэж байгаа. Тэр Төв банкны тухай хуулийн өөрчлөлтөөр Монгол банкны ерөнхийлөгчийн одоо эрх мэдлийг жаахан хумих хэрэгтэй гэж үзэж байна. Юу гэсэн үг? Та өөрөө Төв банкны ерөнхийлөгч байж өөрийнхөө эрх мэдлийг багасгая гэсэн санал өгөх гээд байна. Яг зөв. Яагаад? Та бол зөв ойлгосон. Яагаад тэгэхээр Төв банкны ерөнхийлөгчээр би хүрчлээ 5 сар ажиллаж байна. Маш их ажилтай юм байна. Яагаад их ажилтай байна вэ гэхээр сайд төрийн нарийн бичгийн даргын ажлыг давхар Төв банкны ерөнхийлөгч гүйцэтгэдэг юм байна. За. Тэгэхээр ч одоо сангийн дэд сайд төрийн нарийн хоёр байх шаардлагагүй гэж хэлэх гээд байна уу? Сангийн яамн дээр? Байх хэрэгтэй байхгүй юу? Байх хэрэгтэй учраас би харин Төв банкны ерөнхийлөгчийн хийдэг ажлыг ингэж хуваарлж өгөх хэрэгтэй гэж ингэж үзэж байгаа. Би одоо хүмүүсийг ажилд авч байгаа. Ажлаас салж байгаа. Торгуул шийтгэр ногдуулж байгаа. Цалингийн тогтоож байгаа. Гэт эн чинь за дээр нь бас аж ахуй санхүүгийн олон ажлуудыг бас зохицуулж байгаа. За дээр нь Төв банкны ерөнхийлөгчийн бодож явах ёстой ингээд том одоо юмнуудыг бас бодно. Тэгснээр ийм том юм шийдэжсэн гэвгэнт санхүү аж ахуйн ажил ярьж эхэлнэ. Ингээд эн чинь ерөөсөө маш их ажилтай байт юм байна. Та тэгэхээр одоо ямар эрхээ асуулъя гэдэг байгаа. Тэгэхээр би бол Төв банкны ерөнхийлөгч бол бодлогын одоо том асуудлаа шийддэг байх ёстой. Аж ахуйн эрхийг асууя. Тэр яг уу аж ахуйн эрхээс гадна би дааж одоо гаргадаг маш олон шийдвэрүүд байна. Бүх юмыг авчраа Төв банкны ерөнхийлөгчдөр ингээд хариуцлага болгоод тавьчихсан байт юм байна. Жишээлбэл над бол мөнгөний бодлогын зөвлөл гэдэг байгууллага байж байгаа. Тэд нэр мөнгөний бодлогын зөвлөл дээр ярьж за ингэхэн зүйтэй юм байна гэдэг шийдвэрийг гаргадаг. Тэрийг нь Төв банкны ерөнхийлөгч бол баталгаажуулж тушаал болгож гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл бүх эрх мэдэл над дээр байна. Бүх ачааг авчираад ерөнхийлөгчд аччихсан байна. Тухайн ерөнхийлөгч одоо нэг хүн дангаараа асуудлыг шийдээд байгаа маа зөвлөөр биш. Зөвлөөр биш нэг хүн шийдээд байна. Тэгэхээр нэг хүний шийддэг тэр асуудал бол дандаа зөв байж чадахгүй, бурууч байж болно, зөвч байж болно. Тэгэхээр энийг бол нэлээд тийм одоо хамтын шийдвэрээ гаргадаг байхад зүйтэй гэж ингэж үзэж байгаа. Энэ саналын чинь тэгээд их хурл зөвшөөрөх болоо юу гэж бодож байна та? Би зөвшөөрнө гэж бодож байна. Төв банкны үйл ажиллагаанд би нэг асуудал дээр их сэтгэл дундуур байдаг л та. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хямралтай үед бусад улс орны төв банкуд бол дандаа бодлогын хүүгээ бууруулах замаар арай юм зөөлөн бодлого явуулдаг байхад манай Монголын төв банк болохоор эсэргээр нь улам ингээд чангаруулад бодлогын хүүгээ нэмээд идэг. Тэгэхээр энэ нь бол эргээд эдийн засагт таагүй нөлөөлдөг юм биш үү? Одоо төв банк жишээлбэл өнгөрсөн намар гэхэд бодлогын хүүг шууд 15% болгоод огцон нэмсэн. Тэгээ эн чинь бол маш их хүнд нөлөөлсөн. Одоо сая бол нэг он гарахын өмнө ганц 2%-аар бууруулав яав. Тэгэхээр одоо ингэх шаардлага байсан нь үр дүн гарсан уу? Үр дүн гарсан. Яагаад одоо бид нэмсэн бэ гэхээр ерөнхий одоо нөхцөл байдал бол ингэж нэмэхээс өөр аргагүй болгож намайг шахсан. За тэр юутай холбоотой вэ гэвэл 2016 оны улсын хурлын сонгуулийн өмнө нийтдээ Монголын эдийн засагт 500 тэрбум төгрөгийн юу хийцэн. Мөнгөний нийлүүлэлт хийчихсэн. 30% нь 300 мянган төгрөгөөр үнэлсэн. 300 мянган төгрөгөөр. За энэ шийдвэрийг гаргахдаа ямар нэгэн улсын хурл энэ төрөөр хилцэгдээгүй.
тэгэл засгийн газар дээр Монгол банкн дээр яригдж байгаа эндээс Монгол банкнаас их усур гарсан байна лээ. За гарахтаа яаж гаргасан бэ гэхээр 15 жилийн хугацаатай жилийн 1% хүүтэйгээр 500 тэрбум төгрөгийг эдийн засаг руу хийчихсэн. За хоёр дахь зүйл юу болсон бэ гэхээр яг сонгуулийн урталд 6 дугаар сарын 20 хэдний өдрүүдэд бид бол Эрдэнэ төлөвлөрийн 49%-ийг худалдаж авсан үйл ажиллагаатай холбоотой гэж ойлгож байгаа. 400 орчим сая доллар Монголын эдийн засгаас гинт гараа явсан. Гэтэ хоёр траншаар гарсан байна лээ. Би одоо харсан чинь нэг нь бол 180 орчим 187 сая доллараар нөгөөх нь 202 сая доллараар байсан гэж санаж байна. Ингээд 400 орчим сая доллар гараа явчихсан. Нэг талд нь асар их төгрөгийн их усүр гарчихсан. Нөгөө талд нь долларын хомсдол болчихсон. Ийм нөхцөлд би Монгол банкны ерөнхийлөгчөөр ирлээ шүү дээ. Азгүй болчтой. За яг хөө азгүй гэж хэлэхэд одоо ямар ч гэсэн амаргүй нөхцөлд ирсэн. За тэгээд яах ёстой болсон бэ гэхээр тэр одоо эдийн засагт байгаа тэр одоо их мөнгө тэр 500 тэрбум төгрөг долларчих процесс руу явах гэдсэн байхгүй юу? Бүгд доллар болгох. За би тэгээ яасан бэ гэхээр мөнгөний бодлогын хүүгээ 10.5 байсныг 15 болгож нэмсэн. 15 болгож нэмнэ гэдгийн цаад учир юу вэ гэвэл Төв банкнаас үнэт цаас гаргадаг. Үнэт цаас. Тэр үнэт цаасыг арилжааны банкудад худалдаад 15% хүүтэй өндөр хүүтэйгээ тэр чөлөөт мөнгнүүдийг Төв банк өөр дээр хуримтлуулж цуглуулж авч байгаа байхгүй юу? За. Ерөөсөө мөнгөний бодлогын хүүг нэмнэ гэдгийн учир бол өөрийнхөө мөнгөний тэмдэгтийн үн цэнийг л нэмж байгаа юм. Манай төгрөг үнгүүдэд эхэлсэн. Бүгдээрээ доллар болох гээд тэр байтугай төгрөгийн хадгаламжтай хүмүүс мөнгөө хадгаламжаа доллар болгоё гэж орж ирсэн. Монгол төгрөг бол үнгүүтх аюутал бодиттой тулгарсан. Тэр нөхцөлд би Монгол төгрөгийг үнэтэй болгох Төв банкны хамгийн хүчтэй ганц зэвсгэл хэрэгэлсэн. Бас нэг зүйл хэлэх хэрэгтэй. Урд нь Төв банкны үнэт цаасны арилжаа 7 хоногийн хугацаатай явж ирснийг би 3 сарын хугацаатай болгоод өндөр хүү амлаж агаад тэр мөнгийг нь 3 сарын хугацаатай Төв банкн дээр авч ирээд би түгжиж байгаа байхгүй юу. Тэр валют руу өсрөх гэдсэн тэр мөнгийг Төв банкн дээрээ би авч ирээд 3 сарын хугацаатай түгжиж байна. Ингээд нийтдээ бол ер нь 1.80 орчим төгрөгийг тэр Төв банкны үнэт цаасны хүүгээ нэмжээж би юун дээр цуглуулж авч байгаа. Төв банкн дээр цуглуулж авч байгаа. Ингээд үүгээрээ би хоёр асуудлыг зэрэг шийдчихэж байгаа. Тэгтээ та дөрөв тэглээ шүү дээ. Төгрөг үнгүүтгэс сэргийлсэн гэж байна. Гэхдээ одоо долларын ханшаад баг өсөөлөн төгрөг үнгүүтсэн хэвээрээ л үргэлжилж байгаа юм шүү. Тэгэхээр энэ цаашдаа долларын ханш юу нь баг 3000 гарч магадгүй гэж байгаа. Та үүнийг зүгээр л ажиглаа суугаад байгаа юм. Богоо та нар шүү дээ. Ийм аюултай юм ярьж болохгүй. Одоо манай их хурлын гишүүд нь ч гэсэн сэтгүүлч хүн чинь маш их нийгэм нөлөөтэй. 3000 гарч болцсгүйгээ та ингэж уриалчаад байгаа байхгүй юу? Их хурлын гишүүд нь ч их хурлын танкиндаа уриалаад л сэтгүүлчт нь ч ингэж уриалаад байж болохгүй шүү дээ. Уриалаагүй эдийн засгч тэгж яриад байгаа. Үгүй тэр бол буруу. Та нар үнэхээр Монгол хүн юм бол үнэхээр их хурлынчд юм бол та нар энэ Монгол төгрөгөө одоо хайрлах хэрэгтэй, хамгаалах хэрэгтэй. Энийг хамгаалах нь ганц Монгол банкны ерөнхийлөгч үүрэг биш. Таны ч үүрэг, бүгдийнхэн үүрэг. Монгол хүн болгоны их хурлынтай хайртай хүн болгоны үүрэг. Ямар ч хэлсэн валютын ханшаа би нэг тогтворжуулаад авлаа штэ. Нисэх гэжсэн ханшаа тогтворжуулаад авлаа. Тэгэнгүүт би 3 сарын хугацаатай Төв банкны үнэт цаасны арилжааг сүүлийн 2 сар би зогсооцсон. Тэгэнгүүт Төв банкны үнэт цаасыг авч байсан хувь хүмүүс, аж ахуй нэгж банкуд засгийн газрын өрийн бичгийг худалдаж аваад эхэлсэн байхгүй юу. Сүүлийн үед бол одоо Төв банкн дээр хуримтлагдж байсан тэр их хөрөнгө мөнгө засгийн газрын өрийн бичиг рүү шилжээд засгийн газар энэ чинь бас асуудлаа шийдчихэж байгаа. Ямар ч гэсэн төсвийнхээ алдагдлыг бол тэд нар хаачиж байна. За хоёрдугаарт бас тодорхой хэмжээний санхүүжилтийн их усртай болчихж байна. Төв банк бодлогын хүүгээ нэмэнгүүтэл энэ арилжааны банкуд бас зээлийн хүүгээ нэмждэг. Ер нь бас энэ шууд бас утгаараач гэсэн зээлийн хүүд бас нөлөөлөд байгаа гэсэн ийм шүүмжлэл гарч байгаа л да. Тэр бол нэмэгдэх нь бол одоо аргагүй юм л да. Ягаад гэвэл арилжааны банк зээл олгох ёстой мөнгөөрөө Төв банкны үнэт цаасыг худалдаад авчиж байгаа байхгүй. Ямар ч одоо зардлгүйгээр Төв банкны үнэт цаас бариад ингэ сууж байгаа. Тэгэхээр энэ бол эдийн засагт орох ёстой хөрөнгө мөнгийг
тодорхой хэмжээгээр төгжиж байна гэдгээ бол бид нар ойлгож байгаа. Цаашдаа бол төв банкны бодлогын хүүг бид нар шат дараалалтаагаар буулгана. Нөхцөл байдал бас ерөнхийдөө тогтворж байна. Судалгаа хийж үзсэн манай одоо энэ Монгол банкны статистик судалгааны том газартай төв банкны үнэт цаасны хүү саяны одоо өссөн явдал бол зээлийн хүүг 0.9 пунктаар нэмэгдүүлэхэд нөлөөлсөн гэсэн дүгнэлтийг надад гаргаж танилцуулсан байна. За тэгэхээр хоёул яриага арай энгийн сэдв рүү оруулъя гэж бодож байна. За юу вэ? Тэгэхээр улсын хурал та 4 удаа гишүүнээр сонгогдсон. Тэгээ 92 оноос хойш. 92 оноос хойш. Тэгээд дараа нь тэр хугацаанд бас Монгол улсын сангийн сайд байсан хүн. Тэгэхээр энэ төсвийн мөнгөний бодлогыг одоо алдаа оноо Би төсвийн байнгын ороонд дарга 4 жил хийсэн. Тийм, төсвийн байнгын ороонд дарсан. Тэгэхээр төсвийн мөнгөний бодлогын алдаа оноо зовлон жаргалыг бол танаас илүү мэдэх хүн ховор юм байна гэж ойлголоо. Тэгэхээр энэ хугацаанд таны хөрөнгө орлого юу хэр зэрэг нэмэгдсэн бэ? Мэдээж ингээд тодорхой хэмжээгээр та улс төрт байхдаа ч гэсэн дандаа төсөв мөнгөтэй холбоотой албан тушаалуудыг хашаад явуулсан байгаа байхгүй юу? Тий. За яг хуу би чинь 2008 онд хүртэл бол их хурлын гишүүн сангийн сайдаар ажиллалаа. Тэр хооронд миний хөрөнгө орлого бол нэмэгдээгүй. Тэгээ ямар төвшөнд байсан одоо тэр ерөнхийдөө тэр хэмжээнд бол байлаа. Сангийн сайд байсан хүний хөрөнгө орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэх магадлалтай гэж хүмүүс харддаг. Өө тэгэл та нар тэр миний хөрөнгө орлогын тэр үеийн мэдүүлэг аваад үцэхгүй юу? Ерөнхийдөө тэгэл бид 90 онд яаж эхэлсэн тэгэл жил болгон алхам алхмаар ахаал цалин хөлс бас нэг жижиг аж ахуй бас нэг одоо сургууль хамтран үүсгэн байгуулсан тэрмэргээл одоо юмнууд бол байсан. Тэрнийгээ би жил болгон битээлэл явж ирсэн. Хажуудаа тэгэхээр гэр бүлийн бизнестэй юм тийм үү? Гэр бүлийн бизнес. Ямар сургууль гэсэн үг вэ? 97 онд байгуулсан сан дээд сургууль гэдэг байж байгаа. За. Та үүсгэн байгуулагч юм байна. Одоо тэгээд тэр үүсгэн байгуулагч юм дээ. Тэр сургуулийнхаа бас хувьас хүртдэг гэсэн үг үү? Сургуулийн хувьч гэж юу байх вэ? Сургууль маань ерөнхийдөө хөгжиж байгаа. Ногдол ашиг гэж байгаа. Сургуулиас ногдол ашиг авч гэж байдгүй юм да. Сургууль өөрөө хөгжих хэрэгтэй шүү дээ. Сургууль бол сайн хөгжиж байгаа. Тэгэхээр одоо өөр танд одоо гэр бүлийн бизнес гэж байгаа сургуулиас гадна байгаа. Тэгээ би хөрөнгө орлогын мэдүүлэг дээр сүүлийн 2 жил яг гаргаж тавьсан тэгэл байж л байгаа. Авилгатай тэмцэх газрын вебсайт руу ороод тэгэл харна үз. Надад бол хувийн бизнес бий. Ерөн зүгээр улс төрт тодорхой хэмжээгээр санхүүжилттэй байж ич улс төрт амжилттай явдаг гэж ойлголт байдаг л та. Хэрвээ мөний их усргүүл наацхан сонгуулийн зардлаа хин нэгнээр төлүүлээ тэр хүнийхээ карманд орчдөг ийм нөхцөл байдал үүсдэг. Танд бол тийм зовлон байхгүй юм тийм байхгүй. Ерөн зүгээр 90-ад оны үед бас та парламентод сууж исэн хүн бол хажуугаар нь бизнесээ яаж амжуулаад явж исэн юм бэ? Үгүй яг хуу миний хийдэг бизнес гэж байх уу тэр чинь гэр бүлийн бизнес ч үү дээ. Ямар ч чиглэлээр юм. За тэр тэгээ худалдаа байна, хөрөнгө оруулалт байна тэгэл бизнес явж байгаа. 2-3 салбарт зэрэг хийдэг юм байна тийм үү ер нь? Тий, ерөнхийдөө бол ажил бол аятайгаа явж байгаа. Манай бизнес бол ерөнхийдөө одоо хүний гар харахгүйгээр одоо гэр бүлээ авч явах амьдрах тийм л хэмжээнд. Одоо тэгээ Төв банкны ерөнхийлөгчийн цалин ер нь их хурлын гишүүд сайд нараас мэдээж өндөр ээж таараа. Сан өмөргийн одоо эзэн гэдгээр арай өөр байлгүй дээ тийм үү? За миний цалин их хурлаас тогтоодог юм аа. Энэ бол нууц биш. Шадар сайттай тэнцэх хэмжээний цалин гэж шүү дээ. Тэгэхээр тэр бол хэдэж байж болно шүү дээ. Та нар ихлээд очиж харал та тэр. Тэгэхээр зүгээр яг хуу зөөр ихтэй гэж бодоход 3-4 сая сэтгэхгүй байх гэж бодоод байна л та. Тэгэхээр энэ хэмжээний одоо таны одоо энэ ачаалал хариуцлагатай харьцуулахад ер нь хангалттай цалин гэж үзэж байна. Тэгээ одоо төрийн хишг шүү дээ. Би тэрийг одоо чамлж болохгүй, олж болохгүй. Тэгээд олон түмнээс хүлээлгсэн итгэл байна. Энэ итгэлийн даал ажиллах ёстой л гэж үзэж байгаа. Та чинь ам бол хэдүүлээ илээ? Би дөрвөлээ. 2 хүүхэдтэй. Ер нь гэр бүлдээ хэр зэрэг цаг зарцуулж чаддаг вэ? Улс төрт байхдаа мэдээж амжихгүй байсан ба одоо бас Төв банкны ерөнхийлөгчээс бас л амжихгүй байна уу яаж? За би 2008 онд их хурлын гишүүнээр одоо ажиллаад тэгээд дуусаад 8 жил 2016 хүртэл ерөнхийдөө чөлөөт иргэн гэж явлаа. Маш их завтай байлаа. Бизнесээ хийж ирсэн гэсэн үг. За тэгээд бүхэл юмыг л зохицуулах гэж оролдлоо. Дэлхийн ертөнцөөр явж газар нутаг үзлээ. Олон хүнтэй танилцлаа. Нилээд ном уншлаа. Мэдлэг боловсрлоод ахиуллаа. Бас одоо амьдрал ахуйгаа бодож бизнесийн тэр юм ч одоо янз янзын зүйлийг нийлээд оролдлоо.
Тэр үедээ би бол гэр бүлдээ хангалттай цаг зарцуулж бүгдээрээ хамт байж одоо сайхан байлаа. Та ер нь хүүхдүүдийнхээ боловсролд хангалттай анхаарсан гэж байна. Хангалттай анхаарсан. Маш сайн боловсролтой. Одоо сургуулаа төгссөн үү? Сургууль сурч байна уу? За нэг нь төгссөн, нөгөөх нь тэгэхээр сураал явж байна да. Ямар мэрэгчлэр сурч байгаа юм бэ? За том нь бол аудитор болсон. За. Тэгээ аудитын том компанид ажиллаж байгаа. Бага нь урлаг судлаач болсон. Амжилттай яваа эр хүний ард бас илүү ухаалаг эмхтэй байдгаа гэсэн үг байдаг л да. Тэгэхээр та эхнэрээ танилцуулахгүй юу? За манай эхнэрийг одоо Алимаа гэдгийг битүүр Эрхүүгийн улсаар дайжгуун дээд сургуульд хамт сургууль төгсөөл. Тэгээд Монголд одоо тэр чинь 80-аад онд хурц ирэл бас амьдрахын төлөө хоёулаа их тэмцлээ. Сургууль төгсөж ирснээр дараа намайг 1 жилийн хугацаатаагаар Хөвсгөл аймгийн Цагаавуул суманд эдийн засгчаар томилчихсан. Цагаавуул сумын нэгдлийн дарга Аварцад Баатар, Хөдөлмөрийн Баатар үнэхээр мундаг хэр байсан. Мундаг хүн байсан. Тэгээ тэр хүний дэргэд би очиж 1 жил Цагаавуул сумын эдийн засгчаар ажилласан. Ар гэрийнхээ амьдралыг манай эхнэр аваад явж исэн. За тэгээ 1 жил болоод дуудагдаад хүрээд ирсэн чинь дахиад томилт өгсөн. Архангай аймгийн их Тамир суманд Хөдөлмөрийн Баатар Минжүүр гэж одоо бас мундаг хүн гайхалтай ир. Тунгалаг Тамир гэдэг нэртэй хоршоо байгуулчихсан байна. Чи тэр хоршоонд очиж эдийн засгчаар 1 жил ажил гэж одоо томилт өгөөд бас явуулсан. Тэгээ би тэнд 1 жил болоогүй 8 сар ажиллаж гад байж адил намайг дуудаж авчирээ. Тэгээд намын дээд сургуульд тэр үеийн намын дээд сургууль одоогийн гинэ удирдлага ихтэй юм шүү дээ. Тэнд одоо багш болгосон л да. Тэгээд тэр хооронд одоо ингээл ахуй амьдралаа өөрөө зохицуулаад авч явал ингээд сурчсан. Ер нь манай одоо том ноён нуруу галтгаа тэнд байна да. Их нэрээ ноён нуруу гэж хэлдэг хүн одоо л сонсож байна л да. Би бол гэр бүлийн ноён нуруу гэж ирчүүд өөрсдөө их тэгж дөвөлгөж ярьдаг. Та бол их нэрээ тэгж магтна гэдэг бол их л онцгой хүн байж таарлаа тийм үү? Тэгээ би их нэрийг магтдаг олон сайхан хүмүүстэй одоо таарч болсон. Тэдний одоо нэг нь бол манай Пунсалмагийн Очрбатгай гэж боддог. За. Ерөнхийлөгч хэврээ байсан уу? Ерөнхийлөгч, ерөнхийлөгч болсон байсан. Тэр чинь 2 хэдэн онд. Тэгээд надад цэвэрлэмээ хичээн талаар бол гайхалтай ярьсан. Тэгээд би тэрэнд чин сэтгэлээсээ бас баярлаж өөрийнхөө их нэрийг ингэж ярьдаг, ингэж үнэлдэг, ингэж магтдаг. Ямар гайхалтай ярвэ гэж би тэндээс үлгэр жишээ аваад амьдарч байгаа. За. Тэгэхээр оюутан байхдаа их нэртэйгээ танилцсан гэж яг ямар чанар нь таныг татсан юм бэ? Гүй одоо тэгэл тэр оюутан байхад чинь бид нар ч одоо тэгээд 80-аад он тэгэл тарчгал байсан л да. Тэгээд энд амралтаар ирэхээр нэг жаахан хямтай очдог, хямаа хүргчэндээ хатгалж байгаа багаар цухаа зүсэж иддэг. Нэг л тийм ганц бие оюутан байж исэн чинь янзтай сайхан хоол хийдэг нэг бүсгүй таарсан. Хоолоор татсан. Тэр бол гайхалтай хоол. Одоо тэр мэдгэж байгаа юм шүү дээ. Тэгээд эхнэрийн халамж таныг бас эдийн зэрэгтэй амжилттай явахад бол нөлөөлсөн юм байна. Тэгэхээр хүүхдүүдэн таны яг хүссэн хэмжээнд ер нь хүрч чадвуу. Бас эхнээсээ гэр бүл зохиож эхэлсэн үү? Та ер нь бас өргөн бэрээ бас өөрөө бас шинжих үү яах вэ? Тэгээд нэг нь одоо нөхөртөө найз залуутайгаа хамт амьдарч байгаа. Нөгөөх нь бидний таамт байна. Хүүхдүүдийнхээ хувийн амьдралд хэр зэрэг оролцсон? Нэг оролцохгүй бид бол оролцдог. Тийм үү. Бид бол бүгд хүүхдгэд бол бүгд бие даасан ертөнцүүд. Тэрийг харин бид нар ингэж чөлөөтэй тавьж өгөх ёстой болохоос биш. Хутгалдаж ороод заагаал тэгж бол хэрэггүй гэж бид үздэг. Гэхдээ мундаг хүүхдүүд л дээ. Тийм учраас бид бол тэрэнд оролцохгүй. Харин бид тэднээс суралцах хэрэгтэй. Тэгээ суралцах хэрэгтэй. Ягаад гэвэл одоо энэ орчин үеийн залуучуудаас бид нэр сурах юм маш их байна. Эдгээр чинь маш мундаг улсууд. Та их сонирн биш үү? Бусад хүмүүс бол хүүхдээ одоо алдаж онохгүй, бас туршлагагүй, бас гинтхвэ гэсэн ийм байдлаар зааж зөвлөж явдаг гэж байгаа. Та болохоор эсэргээрээ хүүхдүүдээсээ суралцнаа. Суралцах ёстой, сурах ёстой. Ягаад тэгэхээр манай он орчин үеийн залуучууд чинь үнэхээр дэлхийн хүмүүс болчих. Дэлхийн хүмүүс. Уншдаг номыг уншаад, судалдаг эрдмийн сураад, төгсдөг сургуулийн төгсөөд дэлхийн хэмжээнд гарчихсан хинээс дутахгүй тэд бодож чадчихээн, хинээс дутахгүй тэд ярьж чадчихээн тийм ээ. Тэгж яхад нь бид тэдрээсээ харин сурж
ингэж явах хэрэгтэй тийм цаг ирсэн. Тэр тусмаа мань мэтийн 50-аад насныхан бол одоо энэ 20 30 настангуудыг бол маш анхааралтай харж сонсож сурч явах хэрэгтэй. Тийм үү. Тийм шүү. Хүүхдүүд томорхоор бас өөртөө цаг зарцуулах бас боломж гарч ирдэг байх гэж би ойлгодог л доо. Та тэгэхээр өөртөө ер нь яаж цаг зарцуулдаг вэ? Чөлөө цагаа яаж өнгөрөх дуртай вэ? Хобби сонирхолтой юм. За чөлөө цагаа бол тэгээд голдуу өөрийгөө одоо боловсруулах ном унш амрах газар нутаг хорвоо ертөнцийг үзэх тэрл юмд л одоо өнгөрсөн 8 жил үнэхээр зориуллаа. Аялах дуртай гэж юу? Аяллаа маш их аялсан. Дэлхийн ертөнцийг бол үзсэн. Дэлхийн ертөнц гэдэг чинь жижиг юм байна гэдэг бол ойлгосон. Үүргэвч үүрэл аялаад гэсэн үү? За яг үүргэвч өөрчиж бас аялаагүй арай жоохон өөр байдлаар аялсан. Тэгээд маш олон одоо хүмүүстэй танилцлаа. Их сайхан хүмүүстэй одоо найз нөхөд боллоо. Та ер нь аав ээжээсээ хэдүүлээ? Аав ээжээсээ зургуулаа. Манай аав ээж хоёр одоо 70 хэттэй хүмүүс өдөр болгон хүүдээ санаа зовоод л сууцгааж л байна тэд нар. Тэгээд тэд нар одоо ярьж байгаа саяны 8 жил бол харин нэг чөлөөтэй санаа зовх юмгүй сайхан байж одоо бол ингээд чи амаргүй хүнд хэцүү ажилд очичлоо. Тэгээд одоо бид байнга чамд амжилт хүсэж байна, өрөөл тавьж байна гэл аав ээж хоёр маань сууж байгаа. Би өөрөө 5 4-тэй. Манайх чинь 6 хүүхэдтэй. Та чи тэгэхээр айлын том юм байна. Тодорхой хэмжээгээр бусдыгаа авч явах бас давхар ачаа үрдгүү. За би тэгээ томоо учраас мэдээж дүүнрийнхаа залах чиглүүлэх ийм туслах ийм ажил бол байнга л гард байдаг л да. Гэхдээ манай дүүнер бол мундаг хүмүүс. Бүгд өөр өөрсдийнхээ одоо ар гэр ажил төрлөө их амжилттай сайхан авч явж байгаа. Төв банкны ерөнхийлөгч болонгууд бас урд нь тантай харьцдаггүй байсан хүмүүс гинтхэн найзрахад тал засаад ингээд долгоноод эхлэх тохиолдол тань анзаарэгдэж байна уу? За би одоо сая 8 жил чин хэрэг дээр ингээд сая сайхан чөлөө тэргэн болоод амьдралаа шүү дээ. Тэгэд энэ 8 жилийн хугацаанд хин хинбэ гэдэг одоо тэр бол маш тодорхой болчихсон. Хин хинбэ гэдэг бол би саяны өнгөрсөн 8 жилд бүгдийн одоо өөрсдийнхээ найз нөхөд урд нь танил тал явсан хүмүүсээ ялгаад таниад мэдээд авсан. Тэгэхээр зүгээр яг найз нөхөд хамаатан садан ах дүү нараас чинь бас төв банкны ерөнхийлөгч гэдэг талаас нь тэнд ажилд оруулаад өгөөч, ийм мөнгөн тусламж зээл олгож өгөөч гэсэн ийм хүсэлт их л ирж байгаа бах тийм үү? За нэг их бишээ. Тэгээд намайг хүмүүс бол мэднэ дээ. Ерөнхийдөө энэ нэлээд тийм зарчимч одоо та өөрийгөө магтчихлаа. Тийм хүн гэж боддгийн шүү га. Тийм учраас надад бол хүмүүс тийм хувийн талын хүсэлт ярьж орж ирэх хүмүүс бол харьцангуй зөө ер нь бол гайгүй. Тийм. Таныг анзаараад байхад та тийм бас баг зэрэг тийм хатуу зан характертай хүн юм уу гэж харагддаг. Зарим юм дээр бас шулуухан тийм үгүйгээд ялангуяа их хурлын гишүүдийн асуултанд хариулж байгаа тохиолдолд их тийм 100 гуйдлаар хариулдаг байгаа анзаар. Тийм үү. За тэрэн дээр би дүгнэлт хийе тэгвэл. Тийм үү. Ер нь бол характер надад байгаа шүү. Би тэрнийг мэднэ. Характергүйгээр Монголын төр зүтгэн тэр тусмаа ийм хариуцлагатай ажил хийн гэж байдгүй маа. Эн чинь нялцгай хүний хийдэг ажил бас биш шүү. Өөрөөр хэлбэл үгүй гэж хэлж чаддаг тийм зориг хэрэгтэй гэж юу? Үгүй гэж хэлж чадахгүйгээр энэ хорвоод амьдрахад бол маш хэцүү. Тэр энэ зүгээр альбом тушаал хашдаг хүнд ч биш. Ирэн хүнд ч гэсэн. Буруу юм дээр үгүй гэж хэлж чаддаг байх хэрэгтэй. Өөрийн гэсэн бодолтой байх хэрэгтэй. Ер нь үгүй гэж хэлж чаддгүй хүн бол маш өрөвдөлтэй хүн шүү. Энийг бол манай одоо ялангуяа манай залуу үеийнх нь их бодож явах хэрэгтэй. Өөрийг чинь уруу татах гэсэн, муу юмд оруулах гэсэн, буруу замаар явуулах гэсэн маш их оролдлого энэ хорвоо ертөнцид гарна. Хүний амьдралыг туулахад тэрэнд уучлаарай би чадахгүй үгүй гэж ингэж хэлж чаддаг л байх хэрэгтэй. Энэ бол маш чухал чанар. Энэ зан чанар чинь магадгүй таны найз нөхөд ах дүү нарыг гомдоосон тохиолдол байгаа юу? Магадгүй байгаа байх одоо тэгээд болохгүй юм дээр бол уучлаарай ахын чадахгүй. Энэ бол үнэхээр боломжгүй зүйл байна гэж хэлэх хэрэгтэй шүү дээ. Та ер нь хэр зэрэг шүтлэгтэй хүн бэ? Таны ажлын өрөөний ард талд нэг том бурхан байгаа харагдлаа л да. Энэ бол эртний бурхан. Эртний эн чинь энэ бол одоо 200 300 жилийн түүхтэй эртний намсраа бурхан. Шүншигтэй. Манай Эрдэнэсийн санд байсныг авчир шүншиглэж энд байршуулсан. Байршуулах ажлыг нь Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж исэн
боломж онцгой хийсэн юм байлаа. За сангийн яам бол 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр анх байгуулагдсан. Тэгээд намсраа бурхны эхэлт одоо дахиж эхэлсэн байгаа. Тэгээд нөгөө сайд нар нь бие биендээ ингээд уламжлаад явж байгаад 37 оны тэр хилмигдүүлэлтийн үед намсраа бурхныгаа одоо гаргасан юм байна л да. А гэтэл тэр нөгөө сайдар ажиллаж исэн хүмүүс нь тэр одоо нэг зурмал бурхан байсан болдог юм аваад хадгалаад үлдчихэж нуугаад. Тэгээд социализмын үед ч гэсэн сайд нар ажлаа хүлээлцэхдээ бие биедээ ингэж өгдөг нэг тийм намсраа бурхантай байж хагаад тэр үед ч бас бурхан хоорондоо дамжуулаад явж исэн гэж юу яг хөө сайд нар бие биендээ тэр бурханаа ингээд сэмэрхэн өгчдөг уламжилсан ийм байсан юм байна. Тэгээд 90-ад оны үед яасан мэддэхгүй тэр бурхан алга болсон байгаа юм. Тэгээд би сангийн сайд байхдаа 2006 онд Монгол сангийн яамыг би дахин намсраа бурхантай болгож өгсөн. Сангийн яамд ажиллаж исэн ахмадууд одоо энэ тэр үеийн одоо мундаг сайд нар одоо энэ Содномгой Молом Жамцгойч бас амьд байсан. Тэгээд энэ Бямбжав сайд, Молом сайд, Залуу Молом Жамцгой сая битүүрийн ярьдаг одоо Москвад байгаа. Тэр үеийн сайд нар бүгдээрээ их сайхан одоо намсраа бурхныг хийж сангийн яамд бэлгэлсэн. Тэгээд тэрнийг би шүншгэлүүлээ сангийн яамд залсан. Сая би Чожсүрэн сайдтай уулзах гэж сангийн яамд очсон чинь арт талдаа ингээл сайхан залчихсан идэ будаага тавьчихсан. Их л сайхан л байна лээ. Энэ манай Монгол банкны бурхан бол бүр эртний сайхан бурхан. Тэгээ бид нар ингээ байнга өглөө болгоно идэгээ өргөөд, мөргөөд залбираад. Гэтэ би хизээч өөрийнхөө төлөө залбирдаггүй. Би бол Монгол улсыг одоо аврал ивэлдэ аваач, Монголын ард түмэнд туслаач, улс орны нийгмийг цэцгэлүүлж хөгжүүлж өгөөч гэж хэлээд өглөө болгон залбирч байгаа. Тэгэхээр та ажлын шаардлагаар зас шашин намын үйл хийдэг юм байна гэж ойлголоо тийм үү? Би өөрөө одоо ихтгэл үнэмшилтэй учраас л тийм юм хийж байгаа шүү дээ. Харин тийм байна. Тэгэхээр та бас баггүй шүтлэгтэй хүн байна тийм үү? Би шүтлэгтэй. Яагаад гэвэл одоо манай ээжийн талынх нь би одоо 4 үеэ ингэж судалж үзсэн чинь бүгд бурхан шашны талын тийм лам хүмүүс байсан. Том лам нар байсан. Лам нар байсан. Аавын талынх нь бол хар хүмүүс байсан. Ээжийн талынх нь бол аль нутгийн бурхан увсын хүмүүстэй, увс аймгийн. Тэгээд тэр манай өвөө байсан. Бас энэ Монгол банкны ажилтан хүн л дээ. Би чинь бас удам дамжсан банкны хүн шүү. Манай өвөө чинь тэр увсын Монгол банкнд ажилладаг хүн байсан байхгүй юу? Мөнгө тоологч. Гэхдээ тэгээд тэр чинь нөгөө 7 настай сүм хийдэд оч анх суугаад 21 нас хүртэл сүмд суусан байгаа. За. Одоо тэгээд нөгөө 21 настай байхад нь сүм хийдээсээ гараад ховдод очиж сургууль сураад тэгээд тэрнийгээ төгсч ирээд Увсан аймгийн банкны захирлаар анх томилогдсон. Жаргалжаа гэж өвгөн байсан. Тэгээд сүүлд нь одоо настай болцоход заавал одоо хажууд нь нэг хүн хамт хонож одоо тэр гэр орныг нь цэвэрлэж цайг нь чанж хоолыг нь хийж өгч байгаа ийм ёстой. Тийм хүнээр манай ээж намайг жижигхэн одоо 7 настай байх төлөө намайг томилсон. Тэгээд би чинь өвөөгүй хүүхд юм биш. Би чинь өвөөгийнхээ хажууд өссөн байхгүй. Тэгээд тэр өвгөн чинь одоо шүнжин ном уншаа сууч. Залбир. Намайг унтуулаад шүнжин ном уншаа залбираа суучихна. Би яг тэгээ хажууд нь тэрийг харж өслөө. Тэгээд өдөр нь банкны ажилт нь манай өвөө. Оройн болохоор лам. Тэгээд цаг хатуу байсан учраас заримдаа шүн бас заримдаа хүмүүс нууцаар ирж манай өвгөө авто уулзсан. Засал хийлгэн. Тэрий чинь би хүнжлийнхаа завсраар хараад хэвтэж байгаа юм чи. Тэгээд энэ юуны өнгөрсөн 2014 онд Монгол банкны 90 жилийн болоод альбом гаргасан байна. Тэр альбом дээр манай өвөгийн зураг байна л. Тэгэхээр та өөрөө анхны одоо тэр нөгөө банк үүсгэн байгуулсан хүмүүсийн нэгэ гэж. Тэгэхээр таныг байхгүй гаргасан ном юм байна тийм үү? Би харин энд ирж байгаад ийм альбом гаргасныг харлаа тэгсэн тэр альбомыг эргүүлж исэн чинь манай өвөгийн зураг гарч ирж байна. Би аваач ээжтэй бэлгэлсэн тэр альбом. Танаа аавын зураг юм байна шүү гэдэг. Өвөө тань одоо багаас тань бас банкны захирал байсан энэ хүний хажууд өссөн гэт ерөн зур та бас багаас мөнгөний үн цэнийг ер нь хэр мэдэрч өссөн бэ? За би энийг одоо сайн хэлж мэдэхгүй юм. Би чинь миний баг нас бол одоо тэгэл тэр социализмын
амаргүй цаг үед л одоо өнгөрсөн. Тэгээд аав ээжээс л хэдэн төгрөгөл авчил бид нар явдаг байлаа шүү дээ. Тэгээд сургууль төгсөөд 16 настай би 10 дугаар анги төгссөн. Тэгээд эрхүүгийн улсаар дайжхан дээд сургуульд очсон. 70 рублийн цалин өгдөг байсан. Тэгээд би очиод онц сураад скватрын цалин аваад 50% нэмэгдэл аваад 70% 70 рублийн чинь 50% гэхэлэр чинь 35. 105 рубл гэдэг бол тэр үед бол асар их мөнгө байсан шүү. Оюутан үед. Баян оюутан байна тийм үү? Тэгээд 105 рублээр тэгэл нэг сарыг бол амьдрч шүү дээ. Дээрээс нь бол манай аав ээж нар бас надад их тус болсон. Цалингаараа амьдрдаг өөр орлого гэдэг юм бол байхгүй. Ийм үед тэгээд нэг ганц муу хүүгээ би чинь надад эмэгтэй дүүнэртэй ганц айл эрэгтэй байхгүй юу? Ганц хүн юм. Ганц хүн. Тэгээ ганц хүүгээ одоо бас нэг өөдөн татах гээд яаж тэд нар одоо ингэ тусалж ирсэн дэрийг ботхоор үнэхээр бахархмаар. Ер нь зүгээр төв банкны ерөнхийлөгч гэхээр бас тодорхой хэмжээгээр мөнгөний одоо их усүр дээр сууж байгаа хүн гэж хүмүүс ойлгодог. Тэгэхээр та бас хүсэн цагтаа хэрэгцээтэй мөнгөө олоод авчих боломж одоо гарч байгаа юу? Хувьдаа юу? Тий. Хувьдаа ч гэдэг юм уу? Танд одоо ямар нэгэн томоохон хэмжээний мөнгөний хэрэгцээ гарлаа шүү дээ. Тэгэхэд бол нэг банк руу уцтаад нэг тэдэн төгрөг гаргачих гэж хэлэх хэрэг л байгаа л баг. Байхгүй тийм байхгүй. Тэгж болохгүй заа юу. Ер нь зүгээр хүмүүс тэгж харддаг байхгүй. Ер нь бол таныг бол нэлээд их мөнгөн дээр сууж байгаа хүн гэж боддог. Тий. Хэрвээ чи арилжааны банктаа тэгж харьцах юм бол арилжааны банкуд чамайг дорхноо ногтлоодооцорлоод авчихна. Тэгээд чи яаж энэ Монголын банкны системийг удирдах юм? Энэ чи Монгол улсын төлөө хариуцлага хүлээж байна. Бүхэл бүтэн энэ мөнгөний одоо секторын төлөө хариуцлага хүлээж байна. Тийм хүн өөрийгөө тэгж барьж өгч болохгүй. Энэ бол миний зарчим. Би бол тийм юм гэхгүй. Банкуудын лобби бас танд нөлөөлөх гэж оролддог уу? Яг үгүй тэрийг лобби гэж хэлэхэд хэцүү юм. Одоо ямар ч гэсэн банкны захирлууд бол надтай уулздаг, жаргал зовлонгоо ярьдаг. Ингэж ч явах ёстой. Сүүлүүд бас гадны банкыг одоо Монголд оруулж ирэх нь зөв буруу гэсэн юм маргаан үсэж байгаа. Үүнийг та ер нь юу гэж харж байна? Ер нь гадны банк бол одоо байгаа шүү дээ бидэнд. Тухайлбал худалдаа хөгжлийн банк гэж байж байна. Энийний одоо хувьцааныхын дийлэнх хувийг United Bank Corporation гэдэг одоо гадаадд бүртгэлтэй банк хувьцааг нь эзэмшээд байж байгаа. Аль улсынх? За тэр бол Америк нэгдсэн улсад бүртгэлтэй юм шиг байна. За Хас банк байж байна. Хас банкны одоо хувьцаа эзэмшигчээр дэлхийн томоохон одоо санхүүгийн байгууллагууд EBRD Европын сэргээн боцголт хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк гэх мэтчлэн бас гадны одоо томоохон банк санхүүгийн байгууллагууд хувьцааг нь эзэмшиж байж байгаа. За хаан банкыг аваад үзье. За тэрний хувьцааныхан бараг талаас илүү хувийг нь Японы нэг хөрөнгө оруулагч одоо эзэмшээд одоо байж байна тийм үү. Гэх мэтчлэн ингээ ярих юм бол ерөнхийдөө гадны банкуд бол Монголд ороод ирчихсэн гэж хэлж болно. Үйл ажиллагаа явуулж байгаа. Хувьцаа эзэмшигчд нь гадны хүмүүс байгаа. Гэхдээ саяны таны хэлсэн энэ одоо тодорхой хэмжээгээр тухайн банкудад хувь эзэмшдэг гадны банкуд бол ихэвчлэн хувийн юм уу аж ахуй нэгжийн одоо хөрөнгө оруулалттай банкуд харагдаад байна. Тэгвэл төрийн том банкыг оруулж ирэх нь зөв буруу гэсэн асуудал байна л да. Тухайн орны төрийн банкыг оруулж ирэх нь тэр орны одоо хараат болох магадлал байна гэсэн юм эргэлзээ байна. Тийм учраас энэ гадаадын банкуудыг Монголд оруулахдаа бид нар эхлээд хууль эрх зүйн орчноо цоо шинээр үүсгэн байгуулах хэрэгтэй. За тэрэн дотроо тодорхой хязгаарлалтуудыг тавьж өгөх хэрэгтэй. Ямар банкнд одоо Монгол улсын энэ банкны санхүүгийн зах зээл дээр ажиллах тэр эрх лицензийг нь олгох юм бэ гэж. Энэ дээр надад бол маш тодорхой байр суурь байгаа. Би бол юу гэж үзэж байгаа вэ гэхээр өнөөдөр одоо үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкнуудын тэр сфера одоо тэр зах зээл рүү гадны банкуд өрсөлдөж орох ёсгүй гэж үзэж байгаа. Тий. Үйл ажиллагаа явуулах юм бол цоо шин одоо чиглэлээр хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж болно. Тийм учраас гаднаас одоо Монголд орж ирэх банкуд бол харин хөрөнгө оруулалтын банкуд байх ёстой гэж. Тэгэхээр хөрөнгө оруулалтын банк гэхэлэр зөвхөн гадны банк байна гэж ойлгож бас хэрэггүй. Монголын банкуд хөрөнгө оруулалтын чиглэлээр бас ажиллаж болно шүү дээ. Тэгэхээр хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг энэ хууль эрх зүйн орчноо улсын хурал шинээр бүрдүүлэх хэрэгтэй.
За тэрний дараа тэр хуулиндаа зохицуулж асуудлыг ярья гэсэн ийм л бодолтой байна. Гадны банкыг оруулж ирлээ гэж бодоход наазах нь одоо хадгаламж татах хэрэг байхгүй гэсэн ийм асуудлыг зохицуулъя гэсэн эхний шийдвэрүүд гарч эхэлж байгаа ч юм. Үүнийг та юу гэж харж байна? Тий, одоо би сая хэллээ шүү дээ. Үндэсний одоо банкнуудын явуулж байгаа тэр үйл ажиллагаар та одоо хутгалдаж өрсөлдөж хэрэггүй гэж. Тэр үүднээсээ хэд хэдэн зохицуулт байх ёстой л да. Тухайлбал хадгаламж авахгүй шүү. Хувь хүнд зээл өгөхгүй шүү. Хуулийн этгээдэд бол зээл өг. Хөрөнгө оруулалтын чиглэлээр. Хөрөнгө оруулалтын чиглэлээр. Тэгээд олгож байгаа зээлийн чин хэмжээ бол өндөр байх ёстой. Хугацаа нь бол ахиу байх ёстой. Хүүн бага. Хүүн бага байх ёстой. Дор хаяж 10-аас 20 сая долларын зээл олох ёстой гэд зээлийнхэн хамгийн одоо доод хязгаарыг нь зааж өгч болно. Гэх мэт энэ зохицуултуудаа бол бид хийж иж дараа нь ярих ёстой. Эхлээд орчноо бий болгоё гэж. Тэгэхээр үе үеийн төв банкны ерөнхийлөгч нар өөр ингэсэн бодлоготой байдаг. Тодорхой хэмжээгээр одоо хууль эрх зүйн орчныг өөрчлөх гэдэг юм уу бас зохицуултыг хийх тал дээр өөр ингэсэн бодолтой байдаг л да. Тэгэхээр танд одоо эх 6 жилд ер нь одоо энийг л хийчихвэл одоо баяр сайхны гэсэн ийм одоо хаягтай тодорхойлолттой бас нэг том ажлыг амжууллаа гэж бодох юм бодол танд байна уу? Байна. Би хурцрээд Монгол банкны 5 шинжил гэдэг ийм бодлогыг дэвшүүлсэн. 5 шинжил. За нэгдүгээрт нь энэ төв банкны одоо хууль эрх зүйн орчноо шинжилье. Тухайлбал Монгол банкны тухай хуулиа өөрчилж шинжилье. Сая би зарим нь ярьлаа. Арилжааны банкнуудын үйл ажиллагааг зохицуулдаг банкны тухай хуулиа өөрчлөе. Эрдэнэсийн сангийн тухай хуулиа өөрчлөе. Валютын зохицуулалтын тухай хуулиа өөрчлөе. Сая бид нар бас яриад валютын ханш манш гэдээ авлаа шүү дээ. Энэ бүгдийг одоо өөрчлөе. Төлбөр тооцоо, үндэсний төлбөр тооцооны системийн тухай цоо шин хуультай авалъя. Их мэтчлэн хууль эрх зүйн орчноо бүхэлдэн шинжилье гэсэн нэг юм зорилт тавьчихна. За хоёрдугаарт хүний нөөцийн чиглэлээр бол бид маш одоо том шинжилгээ хийх хэрэгтэй гэж үзэж байгаа. Сүүлийн үед одоо энэ өндөр хөгжилтэй улс орнуудад өндөр боловсрол эзэмширсэн энэ залуучуудыг бас дэмжих, өөдөн татах ийм бодлого явуулж байна. Энэ бол миний шинжилгээний одоо хоёр дахь зорилт байх хэрэгтэй гэж үзэж байгаа. За гуравдугаарт нь ерөнхийдөө энэ төв банкныхаа ажиллах орчин нөхцөлийг нь сайжруулъя, техник технологийн сүүлийн үеийн олон томчлтуудыг бол оруулж ирье гэсэн ийм одоо бодол байна. За арга барилын бас өөрчлөлт хийх шаардлагатай байна. Тэгэхээр төв банк гэдэг бол одоо тэр бас нэг хадгалагдаж ирсэн арилжааны банкудаа бол зөвхөн одоо шалгаж явах ёстой, хянаж байх ёстой гэсэн бас нэг тийм харьцаа хандлагын талын юм бол бас байх шиг байна. Тэгэхээр энийг бол өөрчлөе. Бас нэг зүйл бол яг энэ олон нийттэй харьцах энэ харилцаагаа одоо өөрчлөё. Би бол хэвлэл мэдээллийн албанд нэлээд хүчрхэг болгож байгаа. Бүртийн адил нуугдмал хаагдмал байхаа болъё, бодлогоо ярьдаг болъё. Тэр хаалтын гэрээ гэж урд нь аваач байгуулад хэдэн төгрөг өгөөд өөрсдийгөө магтуулдаг. Тэр байдлаас бол би бол гарыг гэж байгаа. Бид бол ажиллана гэхдээ хамтын ажиллагаа явуул. Хамтын ажиллагаа явуул. Муу сайн зүйл бол илэн талангуй сайхан ярилцсаая л да. Одоо тэгэл сайн зүйлээ хөгжүүлээд бадруулаад явуулъя. Муу зүйлээ хааж боогоод тэрнийг одоо устгахыг, арилгахыг, тэрнийг багасгахыг. Энэ чиглэлээр бид бол одоо ажиллахад нээлттэй. Монгол банк миний хувьд бол нээлттэй ажиллана. Энэний төлөөл байна. За баярлалаа. Тэгэхээр бидний ярилцах цаг дуусч байна. Ингээд бидний урилгыг хүлээж авч дэлгэрэнгүй сайхан ярилцлага өгсөн танд баярлалаа. Тэгэхээр эх 6 жилд бол Монголын банкны салбарын эрх зүйн орчныг шинжлэхэд та нэлээд голлож анхаарах юм байна. Нөгөө талаар бас сүүлийн үеийн техник технологиг нэвтрүүлэх тал боловсон хүчний чадварыг бэхжүүлэх асуудал дээр бас нэлээд анхаарах юм байна. Бас Монгол банк нээлттэй олон нийтэд одоо байнга зөв харьцаж ажиллах юм байна гэж ойлголоо. Ингээд таны цаашдын ажилд амжилт хүсье. За маш их баярлалаа. Маш одоо зөв ойлгосон байна. Ингэж ойлгосон бол өнөөдрийн энэ ярилцлагын үр дүн сайхан гарнаа. Баярлалаа. За баярлалаа. Манай энэ удаагийн ам нээвэл зочны ярилцлагаар Монгол банкны ерөнхийлөгч Баяр сайхан оролцлоо. Анхаарлаа дусан үзэгч та бүхэнд баярлалаа.